Нүүдэлчин дэлхийн соёлын фестивал Улаанбаатар хотын Алайх дүүргийн тайж хайрхны бэлд энэхүү эхэлж байна. За энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү соёлын фестивалийн албан ёсны нээлт дөнгөж саяхан боллоо. За албан ёсны нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх оролцсон. За энэ жилийн дэлхийн соёлын наадмын онцлог нь COP17 буюу Монгол Улсад зохион байгуулагдж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал буюу COP17-гийн хүрээнд зохион байгуулагдж байгаараа онцлог байгаа. За энэ хүрээнд ирсэн зочид төлөөлөгчд мөн наадмыг үзэж сонирхлоо. За энэхүү наадамд мөн 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл соёлын бит бус өвлөн тээгчид маань өөрсдийн соёлын бит бус өвөө танилцуулж байна. За мөн Оросын холбооны улсын Бурайд улс болон бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө орон зэрэг Монгол туурхтны үндэсний төлөөллүүд бас энэхүү наадамд хүрэлцэн ирж соёлын бит бус өвөө олон нийтэд танилцуулж байна. Миний бие Монгол улсын ерхий сайдаар ажиллаж байх хугацаанд анхлан санаачилж байсан энэхүү наадам жилээс жил цар хүрээгээ тэлж өнөөдөр дэлхийн соёлын томоохон фестивал болон өргөжин хөгжиж байгаад туйлын их баяртай байна. Энэхүү наадам бол буурал дээдсийнхээ бэлэг оюунаар туурин бүтээгдэж цаг цагийн аясаар ховсон өөрчлөгдөж баяжин хөгжиж ирсэн соёлын бит бус өвийн шахуудшгүй хийгээд давтагдшгүй сан хомрог үнэт зүйлсээ эрхлэн дээдэлж хайрлан хамгаалж хойч үедээ өртөөчлөн өвлүүлэх зорилгод нэгдсэн нүүдэлчин монголчуудын хүсэл эрмэлзлийн нэгэн илэрхийлэл. Энэ бол миний оролцож байгаа 4 дахь удаагийн нүүдэлчин фестивал юм а. Жилэрэг тусам улам сайжирч улам сонирхолтой болж байна. Миний хувьд энэ бол Монголын уламжлалт соёлыг танин мэдхийн зэрэгцээ дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн соёл, хөгжим, уламжлалтай танилцах хамгийн сайхан фестивалуудын нэг юм а. Ийм фестивал нь хүн төрөлхтөн хэрхэн хөгжиж ирсэн, өнөөгийн соёл иргэншлүүд ямар энгийн даруухан үндэс суурнаас ихтэй байсныг харах боломж олгодог учраас чухал юм а. Монгол улсын хувьд ч нүүдэлчин ахуй соёлоос ихтэй баялагт үхтэй. Азийн бусад соёл иргэншлийн хувьд ч мөн адилаа. Тиймээс эдгээр уламжлалаа хадгалан хамгаалах, өнгөрсөн үеэсээ суралцахын зэрэгцээ ирээдүгөө бэлтгэх нь маш чухал гэж бодож байна. Монголын өөр өөр аймаг бүс нутгийн соёл уламжлалыг нэг дороос харж танилцах боломжтой байгаа нь бидэнд их таалагдж байна. Ялангуяа фестивалийн нээлтийн үеэр болсон бүжгийн үзүүлбэрүүд их таалагдсан. Надад нүүдэлчдийн хэм маяг маш сонирхолтой санагддаг. Энэ бол маш өвөрмөц сонирхолтой соёл юм. Яагаад гэвэл тэд хөх тэнгэр уудам нутаг байгаль дэлхийдээ зогцсон амьдрах хэм маягийг эрт үеэсээ хөгжүүлж ирсэн нь онцгой юм а. Би өмнө нь ийм өргөн цар хүрээтэй том фестивалд оролцож байгаагүй. Энд Монголын өөр өөр уламжлалт соёл өвийг нэг дор танилцуулж байгаа нь үнэхээр гайхалтай санагдлаа. Тухайлбал нэг аймгийн гэр бололтой хөгжмийн хамтлагийн тоглолтыг нь сонирхлоо. Монголын уламжлалт хөгжмийн аялгау надад үнэхээр таалагдлаа. Энэ одоо бол байгаль шинжих зан үйл, тэнгэрийн одоо зад барих зан үйлийг мөн одоо овоо тахилгын зан үйл жангар туйлаа бид нар шинжилэн гаргаж тавьсан байгаа. Энд 12 хүүхдийг одоо бэлтгэсэн. Эндээс одоо 3 хүүхэд нь жангар туйлын одоо эхний бүлгийг хайрлах ийм байдлаар ирсэн байгаа. Монголчуудын байгаль уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгальтайгаа харилцсан шүтэлцэн амьдрах уламжлалт мэдлэг арга ухааныг түгээн дэлгэрүүлэх нь нүүдэлчин дэлхийн соёлын наадмын гол зорилгын нэг. Энэ хүрээнд 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл өөр өөрийн онцлог бүхий соёлын бит бус өв, зан заншил уламжлалаа танилцуулж, өвлөн уламжлагчид мэдлэг арга ухаанаа олон нийтэд таниулж байна. Наадмын талбайд үндэсний хоол хүнс цайны соёлыг ч мөн онцолжээ. Тухайлбал Монголын уламжлалт хоолны нэг болох хорхогийг олноор нь бэлтгэн Гиннесийн дэлхийн рекорд тогтоох ажлыг зохион байгуулсан нь олонний анхаарлыг татаж байна. Үүний зэрэгцээ Монголын олон ясны уламжлалт цайны онцлогийг танилцуулж, нутаг нутгийн арга журоор цай чанан зочдод хүргэлээ. Монголын одоо үндэсний эдийн ондааг дэлхийн Гиннест бүртгүүлэх үйл ажиллагаа болж байна. За энэ нэг хүрээнд одоо мянган догоочийн хорхог хийх те хорхог гэдэг чинь монголчуудын одоо эртний боломжууд одоо идэ гэж бодож байна те. За үндэсний одоо цай, за үндэсний үдний одоо юу гэдэг одоо цагаан идэгээр хийж байгаа идэ бүтээгдэхүүнийг дэлхийн Гиннест бүртгүүлэх юм одоо амжилтын одоо ажил эхлэхдээ одоо бэлэн болсон явагдаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд нийтдээ 350 одоо хорхог хийх тогооч албан ёсоор бүртгэгдээд орж байна. МНС стандартаас гадна ISO гэдэг одоо олон улсын стандартын
нарийн шаардлагуудыг тавьж байна. Тийм нэгдүгээр тэнд мэрэгжлийн одоо тоогооч нар байх ёстой. Эрүүл ахуйн ур чадварын одоо өндөр шаардлагууд тавьж байна. Техник технологийн хувьд бас нэлээд шаардлагуудыг тавьж байгаа. Манай цай чинь болохоор сарлагын Монголын ингээ сүлэрсэн сайхан сүүгээрээ чандаг. Тэгээд хийхдээ болохоор дандаа шаар тоос сүүлийн өөх ийм юмд болоод ингээд хуурж эхэлж идэгийг бэлтгэж тэгээд шаар будаа бүх төрлийн ургамлууд энэ гадаад орнуудын цай энэ найруулж уудаг цай энтрүүдээс болохоор маш их ялгаатай өвмөс хүний дандаа хий хуу дардаг өвчин намдаадаг дандаа ийм эрүүл мэндийн цайнууд байдгаар онцлогтой л гэж би бодож явдаг цайнуудаа. Энэ бол одоо тэгнүү яснантаар бас би цайгаа буцалсан. Ясны шөл гэдэг чинь бас нөгөө юу яа. Ясны сэрэгчдээс урдсан сэргийлнэ. Тэгээд энэ сул солихрын гурал гэдэг чинь бас юуны хүний мэдрэл одоо энэ одоо ясанд одоо хамгийн гол нь одоо хүн эрүүл мэнд байхад одоо чухал байх. Хор нөгөө ядаргаа тайлах зориулттай чүмэг орсон байгаа, борцны амт оруулсан байгаа, хийцэлсэн байгаа. Монгол Улсын засгийн газар нүүдэлчин дэлхийн соёлын наадмыг жил бүр зохион байгуулахаар 2024 онд шийдвэрлсэн бөгөөд энэ нь Монголын соёлын бит бус хувийг хамгаалах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болон өргөжж байгааг албаны хүмүүс онцолж байлаа.